Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Солонгосын эрүүл мэндийн салбарын амьд домог болсон Мигүн брэнд Монгол эх оронд маань албан ёсны онцгой эрхтэйгээр үүд хаалга нийлээ. Бид зөвхөн гэр бүлийн халуун дулаан орчинд төдийгүй амралт, соёлол, жуулчны баазуудын үйлчилгээний стандартыг шинэ шатанд гаргах эрүүл мэндийн ухаалаг экосистемийг санал болгож байна. Амралт бүрийг тань эрүүл мэндийн аялал болгох гайхамшигт шийдлүүд. Рибон массажны ор. Хаш чулууны ангаах хувцсыг дулааны засалтай хослуулж, булчингийн зангилаа бүрийг тавьж танд амрамглан бэлэглэнэ. Ревив хит тавиа. Спортоор хичээллэх, уулан даврах, эсвэл замаар удаан явсны дараах булчин үеийн мөчний өвдөлтийг агшин зуурт мартагдуулж биеийг тань хөнгөлнө. Графин матрас. Биеийн дулааныг 1 градус нэмэгдүүлж, дархлааг тань 5% хүртэл дэмжих Нобелийн шагналт технологи. Дуу долгионы суудал. Арцагны булчин чангалж дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих замаар өдөр тутмын тав тухгүй байдлаас таныг бүрэн ангижруулна. Мигүнд итгэсэн таны сонголт бол маргааншийн эрч хүчтэй, урт удаан, жаргалтай амьдралын тань алтан үндэс байх болно. Манай хаяг Сансрын Мартын 5 давхарт борлуулалт маркетингийн алба 77 15 83 83 85 тэгнийг 47 46. UBS PlayStation хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцээсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. За бүгд найрамдах Солонгос улсын Мигүн Life компани Монгол дахь албан ёсны дистрибьютор компани үйл ажиллагааны хариуцсан захирал Саран Цэцэг хүрэлцээрсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа, та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За нэвтрүүлгийн бас уламжлал ёсоор ирсэн зочноо кофе цаагаар дайлдаг байгаа. Та кофе уух уу, цай уух уу? Цай ууя. За тэгэхээр бас яг энэ хугацаанд цай аягалж байгаа хооронд та бас энэ Мигүн Life компани маань одоо ямар компани бэ? Компанийхаа талаар бас үзэгчдэд танилцуулж байхгүй. За баярлалаа. За тэгэхээр Мигүн Life компани нь Солонгост 1988 онд байгуулагдсан компани. За ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэхээр дулааны төхөөрөмжөөр одоо эмчлэх гэдэг энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Анх дэлхийд анх удаа гаргаж ирснээрээ давуу талтай. За энэ компани онцлог нь болохоор эрүүл мэндийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа айгүй олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэрнийхээ хажуугаар одоо эрүүл мэндээс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэл рүү иргэд рүү чиглэсэн ийм одоо бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг ийм компани байгаамаа. За гадаад улс оронд бол 50 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За Монголд орж ирээд нэг жил гарангийн хугацаа өнгөрч байна. За жил гарангийнхаа хугацаанд бол бас нэлээд олон байгууллагатай хамтарч ажиллаад за тэрнийхээ хажуугаар борлуулалтын албуудыг бас нэлээд олон үүсгэж чадсан давуу тал амжилттай гар үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед ер нь бол одоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарах бол бүр ингээд нэг идэвхтэй болсон л да хүмүүс эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх те эрүүл мэндэд анхаарах гэдэг дээр их төлхөө ажилтдаг болсон те хувь хүн байна уу байгууллага байна уу те яг одоо бүтээгдэхүүний талаар гэхэд маш олон бүтээгдэхүүн байх шиг л да яг одоо бидний урд байгаа бол яг 3 төрлийн бүтээгдэхүүн авчирсан байна л да тэгээд эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх гэдэг бол те мэдээж хэрэг өвчлөөс өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд бас дасгал хөдөлгөөн хийхээс гадна тий эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна бас өөр одоо энэ яг механик аргаар бас эрүүл мэндэ бас анхаарч болдог байх нэ. Тэгэхээр бас бүтээгдэхүүнийг бас та тайлбарлавал. За тэгээд юуны өмнө бас нэг нэмэлт мэдээлэл өгөхөд солонгосчууд бол хятадууд ч гэсэндээ ерөнхийдөө эрүүл мэндэ дандаа ийм нэг гэрийн нөхцөлд яаж ингэж арчлах уу гэдэг тэр тал руу айгуу тийм төлхөө явчихсан. Монголчууд болохоор одоо л яг дөнгөж эхэлж байгаа ийм үе байна гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ер нь дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхаад эрүүл мэндэ өөртөө одоо гэрийн нөхцөлд яаж ингэж авч явах уу
одоо эрүүл амьдралын хэм маягаа яаж өөрчилөх үү гэдг нь болохоор одоо бидний иргэдийн маань ард иргэдийн маань энэ өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл ч гэдэм үү те одоо нэг эрүүл мэндийг хамгаалах гэсэн ийм нэг бид нэр Монголд орж ирээд жил гарсан болж байгаа боловч за авч хэрэглээд үр дүн үзсэн, урьдчилан сэргийлсэн, сэтгэл өндөр байгаа, сэтгэл ханамжтай ийм иргэдтэйгээ бид нар нэлээд ингээд уулзаад бас үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд бол сэтгэл ханамж өндөртэй байгаа. За эндээс бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулах юм бол бид нар энд авчирсан бүтээгдэхүүн бол жишээлбэл энэ нэгдүгээрт нь болохоор энэ халдаг бүс байгаа. Энэ бүс нь болохоор өөрөө 70 градус хүртэл халждаг. За бид нар тэгэхээр амьдралынхаа хэм маягийн хувьд бол өглөө гараад орой орж ирдэг. За маш их түгжирдэг, стресс ихтэй. Тэнгуудлаа гэрт очингууд чинь бас нэг стресс давангуутал булчингийн зангирал ингээ явагдсан байдаг. За тиймээс гэртээ одоо нэг унтахаасаа өмнө 30 минут хэргэлчих юм бол булчингийн сулраад, тайвшраад унтаж амархад маш ийм чанартай нойрыг ингээ авах боломжтой гэж бас их зөвлөмөр байна. За энэ чулуунууд нь ямар учиртай бэ гэхээр энэ чулууныг үйлдвэр өөрөө одоо дулаан төсвөртэй тэнгуудлаа одоо ийм хит дулаан туяаг ялгаруулах чадвар өндөртөө гэсэн ийм чулуунуудаар бутлаад буцаад нийлүүлээд яг бүтээгдэхүүн дээрээ энэ бүтээгдэхүүнээ суулгаж өгдөг ийм давуу тал нь энэ байгаа юм. За тэр бас дээрэс нь одоо жишээлбэл энэ материал нь гэхэд 2010 онд Нобелийн шагнал хүртсэн материал байгаа. Энэ нь болохоор цахилгааныг дамжуулахгүй бактери гүйжүүлэх үйлчилгээг өөрөө ингээд хийгддэг ийм давуу талтай бүтээгдэхүүн байнамаа. Ер нь бол солонгосууд бол аль дээр үесээ л нэг чулуун ор гээл тий чулуу халдаг гудс гээл айгүй их тийм юмнууд хэрэгэлдэг тий. Тэгээ тэр нь одоо тухайн улс үйлдвэрлэгч улс болохоор бас яг одоо хэрэглэн тэр дороо ингээд гарч исэн болоо тий. Одоо бас ингээ манай Монгол улсд олон төрлийн бүтээгдэхүүн орж ирж байгаа нас давуу талтай юм болоо тий бид нар яг хэрэгэлж сурж байгаа юм болоо гэж бодож байна л да. Яг үнэ. За тэгэхээр энэ дээр яг юу хэлмээр байна гэхээр энэ компани энэ бүтээгдэхүүнээ эхлээд яаж гаргаж авах үндс нь юу байсан бэ гэхээр дээр үедээ ийм нэг эмчилгээний арга нь болохоор ийм одоо нэг шаврыг халаагаад тэгээд тэрийг эмчилгээнд хэрэгэлдэг байсан байгаа байхгүй ардын уламжлалт эмчилгээндээ тэгээд тэн дээрээс үндэслээд энийг одоо орчин үетэй нийлүүлээд цахилгаанаар халаагаад энэ чулууг суйрлуулж өгөөд цахилгаанаар халаагаад хүний биеийн булчингийн зангарлыг суллах гэсэн энэ чиглэл рүү дандаа бүтээгдэхүүн дээрээ энэ чулуунуудыг суйрлуулж өгсөн байгаа. Одоо жишээлбэл одоо энд бид нар яг халаана гэхээр гэрийн нөхцөлд бол хэрэглэхэд бол халдаг бүсээр бол хэрэгжилж болно. Энэ болохоор энэ бүс нь болохоор одоо энэ дээрээ соронзон суулгаж өгсөн байгаа. Гаусыг. За энэ нь болохоор биеийн дулаанаар халдаг. Бусад бүтээгдэхүүний хувьд бол би тэдрийг болоо тим ийм гэж шүүмжлэх надад ирэх байхгүй. Тухайн компаниудын л онцлог шинжээгээ агуулгдсан учраас энэ Megon Life компани бүтээгдэхүүн нь болохоор өөрөө за маш олон бүтээгдэхүүнээс санаа аваад энийг бол ер нь бол орчин үетэй нийлүүлсэн хүнд хэлбэрийн гэхээсээ илүү хөнгөн чанарын бүтээгдэхүүнүүдийг энэ дээрээ суулгаж өгөөд хүний биед эвтэйхэн байх ёстой. Тэгээд хүний одоо биеийн бүтцийн эргономик хэлбэрт тохируулсан гэсэн ийм судалгаан шинжилгээний үндсэн дээр хийгддэг байгаагаараа давуу талтай байгаа маа. За цайгаа уур цай. Энэ айгүй хөнгөн мэн. Ер нь бол яг энэ бол нөгөө тогонд залахгүй гэсэн үг шүү дээ. Өөрөө соронзон энэ доторх. Тий. Тогон залахгүйгээр одоо зогсон ажил их хийдэг усууч гэдэг юм уу, суугаа ажил их хийдэг хүмүүс ч гэдэг юм уу, тийм хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Яг арцг нурууны дээдлэл юу хавирганы дээр яг доотлоор ингэж яг сууж өгдгөөрөө одоо нурууны суултнаас хамгаалах гэсэн чиглэл рүү бэхлэгээ болгож хэрэглэхэд тохиромжтой байгаа. Та өөрөө яг ингээд бүслээд бас хэрэглээд үзэж болно сууж авах хугацаанд. Тэгэх юм бол яг бид нар ингээд сууж авах хугацаанд бол жоохон ингээд нэг жоохон нурууны хэлбэр алдагдах маягтай байдаг бол энийг зүгээд ирэнгуут л яг нуруу юм цэгцэрсэн ийм байдалд ордог. Ер нь бол яг энэ нөгөө булчингийн чангарлаас болоод тэг бүх бие одоо юу гэдэг нөгөө өвчлөл бас эхэлдэм болов гэдэг булчин чангараад ер нь бол тэрийг яг хаанаас чангараад энэ хүзөөний хэсэг ялангуяа тэгэл нуруунаасаа эхэлж ялангуяа энэ суугаа ажилтаа хүмүүс бол бараг ихэнх нь энэ нуруу хүзөөний суулттай байгаад идэв шүү дээ. Тэр нөгөө булчин чангарсан гэдгээ өөрсдөө сайн мэдэхгүй те. Тэгээд яг эмчлэх мэдээж эмнэлэг дээр очиж л одоо эмчээс зөвлөгөө авна шүү дээ. Тэгэхээр энэ бол гэрээ аргаар бас хэрэглээд эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх аргыг бас хэрэгжилж болох юм шүү. За тийм. Тэгээд би бас хүмүүстэй зөвлөхөд суугаа ажил хийдэг ч юм уу ийм хүмүүс маань бас дунд нь нэг босоод
дасгал хөдөлгөөн хийждэг ч юм уу тий. Яг би ингээд Солонгост өөрөө 14 жил болчиход ирсэн. Тэгээ яг манай Монгол хүмүүсийн онцлог шин чанар юу байдیں гэхээр ингээд нэг юм ингээд улаархаараа айгүй удаан цагаар ингээд шимтэж ингээд удаан суудаг. Дунд нь босоод нэг 30 минутаар ингээд дасгал хөдөлгөөн хийждэг ч юм уу тий. Биеийнхэн булчингийн одоо уян хатан чанарыг ингээд жоохон сунгах ч юм уу иймэрхүү байдлаар бас нэг хөдөлгөөн хийж өгч өгөл зүгээр. Гэхдээ тэгж чадахгүй байгаа хүмүүстээ бол энэ бүтээгдэхүүнүүд маань санал болгоход бол яг тэр завгүй байгаа үедээ хэрэглэх юм бол булчингийн чин зангарлыг ингээд дулаанаар ингээд суллаж өгөх үүргийг гүйцэтгэх шүү гэж санал болгомоор байгаа. Нэрэл яг бид нар яг нэг ажил хийгээ суучаараа ер нь бол компьютерийн ард бол баг босхгүй хэдэн цагаар суучдаг ч үе байгаа. Тэгээд байгууллагт бас ийм одоо бүтээгдэхүүн байвал тэг хүмүүсээ нэг юм цагийн зайтай ч юм уу тий за чөлөөт одоо юу гэдэг нь түр амрах цагаараа ингээд биеийнхэн булчин суллаарай гэж ингэж явуул бас гоё юм шиг санагдлаа. За тийм. Тэгээд яг энэ дээр ингээд судлаад үзэхэд зарим нэг байгууллагууд бас ажилтаа зориулсан алжаар тайлах төв гэдэг бас нэг юм жижиг өрөөг товчулсан ийм хэлбэрүүд бас одоо дөнгөж хөгжиж эхэлж байгаа харагдаж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ дээр санал болгоход бол манай бүтээгдэхүүнүүд бас нэлээд олон зөвхөн энэ бүтээгдэхүүн биш нэлээд олон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр яг ингээд бүгдийг ингээд тавьчихад бол нэг хөөрхөн алжаар тайлах ийм нэг өрөө тогтжуулагдчихдаг байхгүй юу. Тэгээд би бас компани захирлуудаа одоо байгууллагын албан байгууллагын дарга нартаа зөвлөхөд бол манай бүтээгдэхүүнийг бас сонирхоод үзээрэй. Манайх бол үйл ажиллагаагаа Сансрын E-Mart-ийн 5 давхурт явуулж байгаа. Шоу өрөм маань тэнд ажиллаж байгаа. Тэн дээр очиод хэрглэж үзээд ямар бүтээгдэхүүнүүд нь илүү бидэрт одоо зохих юм байна. Ямар бүтээгдэхүүнүүдээ аваад болох юм байна гэдгийг өөртөө хэрглэж үзээд шийдвэр гаргах боломжтой байгаа шүү гэдэг бас саналыг хэлмээр байна. За энэ дээрээс бас санал болгох нэг бүтээгдэхүүн байгаа болохоор массажны ор байгаад байгаа. За энэ массажны орны давуу тал нь юу гэхээр хөлний массажтайгаа дээр нь болохоор хаш чулуугаар массажны технологиор массаж хийгдчихдэг. Хөлөө базаад өгчингуудлаа үе хоорондын ингээд сонголтуудыг хийх боломжтойгоор давуу талтай байгаа байхгүй юу. За тэгэнгуутлаа энэ юуны маань орны маань доотлолт байгаа технологи нь юу юм бэ гэхээр технологи нь ийм 10 хаш чулуу байгаа. 10 хаш чулуу нь өөртөө тус тусдаа ингээд доороосоо халж өгдөг. Тэр нь болохоор яг үндсэн биеийн үндсэн цэгүүд дээрээ зогсоод дээрээс нь одоо бид нөгөө төөнөрийн имчилгээ гэж ярьдаг штеп. Яг төөнөрийн ингээд доороосоо үндсэн цэгүүд дээрээ халж төөнөрийн имчилгээг давхар хийгдэх боломжтойгоор давуу талтай байгаа. Тэр бас массажны ор байвал бас гоё санагдлаа. Хөлний массажных байна. Ер нь бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байна. Дээр нь яг нөгөө шоурум байна гэдэг бол бас давуу талтай. Тэг хүмүүс яг одоо тухайн бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзээгүй байжгаад худалдаа авалт хийгээд бас тэг өөртөө одоо юу гэдэг санхүү дээрээ бас тэг үнийг одоо ийм гэдгийг мдээгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо эрсдэл байхгүй очоод яг энэ шоурум дээр нь очоод тэг өөрөө хэрэгжилж үзээд яг хаана юу надад яг юу нь үйлчлээд байна гэдгийг бас мэдэж авах боломжтой юм биш үү те. За тийм. За тэгэхээр бид нар үйл ажиллагаагаа явуулаад жил гарны хугацаа болж байгаагаас нэлээд үйлчлүүлэгчд маань ингээд таньж мэдсэн. Тэгэн гутлаа одоо тэндээс одоо хөлний аппаратын дээр суудаг ч юм уу сахарын өвчтөе улсууд бол ялангуяа бүр айгүй суух дуртай байдаг. Яагаад тэгэхээр дандаа нөгөө хөлнөөс ингээ хүүтэн болчихдөг юм. Захын мэдрэлийн системээс эхэлж ингээ мэдээг үжиж эхэлдэг. За тэгэнгуутлаа тэн дээр ингээ суучингуутлаа айгүй олон жил юм хөл дулаахан байх мэдрэмжийг авч чадаагүй гэд бүр айгүй сэтгэл ханамж өндөртөө. За жишээлбэл нуруу өвддөг улсууд ч байдаг юм. Тэгэнгуутлаа за энэ дээр яг нэг юмыг онцолж хэлэхэд бол би ахмадууд гэхээсээ илүү манай залуучууд айгүй их ороосоо гэж боддгийг. Залуучууд бас ингэж ирэнгуутлаа ингээ дандаа ингээ булчин ясны гэмтэлж байдаг юм уу ямар нэгэн өрөвсөл явагдсан гэхээсээ илүү дандаа л зүгээр булчин зангарцсан байдаг юм байна. Тэгээд тэр чин доороос нь нэг ор маань халаагаа төөнөрийн үйлчлэгээгээ дулаанаар ингээд эмчлэх юм боломжийг бүрдүүлчихэд байгаа байхгүй. Булчин суллаад өгөнгуутлаа нөгөөдөл чин яг ингээд нөгөө хөшсөн байсан тийм байдал нь арилаад юм зөөлөн уян зөөлөн болоод ирэнгуутаа өвдөлт нь багасаад ирж байгаа байхгүй. Булчин ягаад чангарчгаараа ягаад өвдөхөд идэм бэ гэхээр хамаг одоо нэг судас мэдрэлийн цуцууд бүгдийг ингээд барьчдаг юм байна л да. Тэнгуутлаа судас чи өөрөө хүний биед өөрөө бүх тэжээлийг тарааж өгөх үүрэгтэй байдаг. Тэнгуутл булчин өөрөө тэрийг барьчин гуталцаа ингээ хаах боломжтой юм тэжээл дамжуулах боломжуудыг нь хаацдаг учраас бас ингээ өвдөлтүүдийг мэдрээд эхэлдэг юм байна. Тэгэхээр нөгөө булчин суллаад ирэн гутлаа хүмүүс чинь айгүй тийм тайван ингээ сайхан унтаж амарсан сэтгэлдлүүдээ маргааш ирээд ингээ хэлэхээр бид нар бас ингээ нэг ийм бүтээгдэхүүнийг оруулж ирсэндээ бас нэг бахархах сэтгэл. Тэгээ ер нь бол залуучууд маань айгүй их орж үйлчлүүлж ингээ боломжтой бол гэр орондоо аваатаа тавьчих
юм бол энэ өдөр тутмын одоо ийм нэг тохгүй хэм маягаа бол өөрчлөөд бас нэг эрч хүчтэйгээр шинэ өдрийг эхлүүлэх бас боломжууд байна гэдгийг бас хэлмээр. Яг нөгөө цаг наргүй байдаг завгүй ялангуяа залуучууд бол дасгал хөдөлгөөн их бас байдгүй шүү дээ яг бид нарт. Тэгэхээр бас энийг яг хэрэглээд үзээд бас өөрийнхөө бие дээр туршиж үзээд бас судалтай авалт хийвэл маш гоё бүтээгдэхүүн санагдав. Яагаад тэгэхээр завгүй явж байгаад эрүүл мэндэ хайчдаг ер нь бол тэгээ дараа нь тэр завгүй байсныхаа үр дүнг дараа нь эрүүл мэндтэй хамаг мөнгөө зарцуулдаг тийм ийм зүйл манай Монголд бол ер нь бол хөвшмөл яваад байгаа. Яагаад энэ Азийн хүмүүс Япон солонгосчууд ингээ урт наслаад байгаа юм би тий. Маш урт наслж байна. Одоо 100 наслах бол бараг л энгийн асуудал болцсон байгаа шүү дээ. Эрүүл мэндэд маш сайн анхаардаг. Энэ нь яг одоо тэр тухайн хүний санхүү, цаг хугацаа гэх бүх юмыг одоо хэмндэг юм шиг санагдтыг. Тэгээд энэ одоо бидний Монголд яг одоо ингээд эргэлдээд энэ яг соёл нь орж ирж байгаа юм болов тий. Бидний бас хэрэгцээ шаардлага нь бас яг ингээд бий болчиход байгаа юм шиг санагдаж байна л да. За тий. За тэгэхээр бид нэр яг энэ дээр бол цаг үе яг олсон ингээд Монголд орж ирлээ гэж харж байгаа. Гэтэ маш олон ийм компаниуд ийм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ олон бүтээгдэхүүнээс бас сонголт хийх гэдэг бол бас хэцүү. Тийм учраас бүгдээр ингэж хэрглэж үзээд яг өөр тохирсон бүтээгдэхүүнээ сонгох юм бол бас их зүгээр юм шиг санагдсан. За тэгээд дээрэс нь одоо солонгосчууд ягаад ийм дулааны ийм төхөөрөмжүүдийг эрүүл мэндтэй хэрэглээд байдаг юм бэ гэхээр ер нь л бол булчингийн зангарлыг суллаж өгөх гэсэн тал руу. Тэгэхээр яг манад дутагдж байгаа хэлбэр нь болохоор солонгостой бол бид нэр юу яхад залуучууд нь ч вэ, хөгшчүүд нь ч вэ, булчингийн зангарал жоохон бие тавхгүй байлаа гэхэд уламжлалт эмнэлгүүд нь одоо 24 цагаар ажилладаг ч байдаг юм уу тий, оройны эмчилгээнд орчдөг ч байдаг юм уу. Иймэрхүү чиглэлээр ингээд явцдаг. Манад бол яг одоохондоо бол 24 цагийн зүгээр нэг эм тариа гэхээсээ илүү зүгээр нэг дулааны иймэрхүү төхөөрөмжүүдэд ингээд энгийн булчингийн зангарлуудыг суллаад өгч юм уу. Одоохондоо тийм юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд гэрийн нөхцөлд хэрэглэх гэсэн л тийм л одоо боломж байна л үйлчилгээ байна л гэж хараад байгаа юм. За тиймээс энэ дээрээс одоо бас нэг бүтээгдэхүүнийг санал болгоход бол ийм халдаг гудснууд байгаа. Энэ гудснууд нь бол маш олон төрлөөрөө байдаг. За жишээлбэл одоо энэ дээр нэг төрлийн гудс гэхтэл одоо соронзон суулгаж өгсөн байгаа бол нөгөө төрөл нь болохоор керамик чулууг суулгаж өгсөн гэдгээр эдгээр нь юугаар ялгаатай юм гэхээр хит улаан туяаг одоо дамжуулах чадвар өндөртэйгээр ялгаатай. Энэ дээрээсээ үнийн ялгаануудаас гарч ирдэг. За бас нэг бүтээгдэхүүн бол энэ дээр одоо нэг арцгны булчин чангалах суудал байгаа. Энэ суудал нь болохоор 3 одоо ажиллах горимн гэхэд 3 үе шатаар чичиргээ явагдана. Лед урлаан гэрэлтэй доороосоо ийм халаалтын ийм төхөөрөмжөөр ингэж ажилтдаг байгаа. Тэгэхээр бид нар бол бас суугаа ажилтаа хүмүүс арцгны булчин одоо суларснаас болж одоо цагаан мах эргэж байдаг юм уу, шээс зад гаргаж байдаг юм, иймэрхүү шин тэмдгүүд гардаг. Тэгэхээр бас нэг иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг бас гэрийн нөхцөлд бас хэрэглэх боломж нь бас байгаад байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэг ялангуяа одоо юу гэдэг мисгүүгээр тий одоо янз бүрийн ууж хэрэглэдэг бүтээгдэхүүнгүүгээр бас нэг одоо өөрийнхөө эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх юм арга байгаад байна шүү дээ. Тий энэ одоо чулуугаар энэ одоо хит яга улаан туяагаар бас тий эмчлэх гэдэг энэ зүйлүүд бол бас нэг одоо бид нэр эрүүл байх боломжийг олгож өгж байгаа бас нэг хэлбэр нь тий одоо янз бүрийн одоо бүтээгдэхүүн ууж хэрэглэх дургүй хүмүүс эйгүүл тий одоо хүн болгоны бие организм өөр тий өөрийнх нь сонирхол хүсэл нь өөр байдаг. Тэгэхээр бас яг одоо ийм чулуугаар ч юм тий энэ бүсээр одоо эмчилгээ хийж урьдчилан сэргийлэх байгаа хүмүүс эйгүүл тий бас сонирхоод очоод яг шоурум дээр очоод үзэх юм бол одоо бүх бүтээгдэхүүн ингээд хариастай байгаа шүү дээ тий хэрэглэх боломжтой. Бүгдээрээ бол бүгдийг ингээд тойроод хэрэглэх боломжтой. Манай ажилчид бол бүгдээрээ ээлдгээр угтаж аваад тэгээд сайхан цайгаар дайлаад тэгэн гутлаа одоо яг ямар дараалалаар орох бүх дарааллыг нь хилээд өгчин. За тэгээд одоо хөлний аппаратн дээр суучаад дараа нь одоо арцгны булчин чангалах суудал дээрээ суугаад энэ халдаг бүсэн дээрээ орсныхоо дараа орон дээрээ орно ч гэдэг юм уу тий булчингийн зангарлын баг зэрэг суллаад өгсөн цусных нь эргэлтийг жоохон идэвхжүүлээд өгсөн үедээ орон дээрээ орох юм бол илүү үр дүн мэдэрнэ ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд хэрэглээд үзэх
боломжтой байгаа. Энэ бол мэдээж нэг алжаал тайлах гэдгээрээ бас булчин судлна гэдгээрээ сүрэг хүний биед сүрэг нөлөө үзүүлэхгүй юу? Тэрийг бас хүмүүс маань сонирхож байгаа байх гэж бодлоо. Гинт одоо би өөрөө бас ингээ за бүх одоо бүтээгдэхүүн эмчийн зааваргүйгээр тэнд очиод ингээд бүтээгдэхүүнийг хэрэглээд үзэхэд ямар байх вэ гэдэг. Би яг таны асуултанд хариулах гэж байгаа. Дунд нь бас нэг өөр юм яриа явуулсан гэдэг. Яг энэ дээр яг зөв асуулт асууж гисэн баярлалаа. Тэгэхээр яг монголчууд ингэдэг ийм дулааны ийм юмнууд болохоор одоо төхөөрөмжүүд болохоор монгол хүний бие тохирохгүй гэж ингэж ярьдаг байхгүй. Халуун юм болохгүй гэж ингээ хориглох заалтууд байдаг гэдэг. Яг хаа эмчилгээнийхээ хувьд хориглох заалтууд байдаг учраас бид нар урьдчилан сэргийлэх эрүүл хүмүүс дээрээ булчингийн зангирал гэдэг утгатан дээр л хэрэгжилж байгаа бүтээн. Тэрнээс бол бид нар өвдсөн хүнийг эдгэнэ гэж бол хэлэхгүй шүү дээ тийм. Урьдчилан сэргийлэх одоо нэг яаж гэрийн нөхцөлд яах вэ гэдэг. Тэгэхээр бид нар энийг болохоор за даралт ихтэй хүмүүс ч байдаг юм уу те одоо нэг энэ тохирохгүй байна гэсэн тохиолдлууд гарах тохиолдлууд нь юу байдг вэ гэхээр монгол хүмүүс нэг ямарваа нэг юм хэрэглэхдээ чанга дээр нь их дээр нь бүр их болгочих гэж тийм үү тий иймэрхүү хандлагууд харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь хүний биед гинт огцом өөрчлөлт өгөх юм билүүр мэдээж тохирохгүй. Тийм учраас өдрөөр одоо жишээлбэл энэ бүсний градусыг одоо 50-аас 55-ын хооронд өгдөг 15-аас 20 минут ч юм уу тий тэгээс сууж хэрэглэнэ. Үргэлжлүүлээд ингээд нэг таата мэдрэмж янгууд нь үргэлжлүүлээд ингээд нэг цаг 30 минут ингээд хитрхи их хэрэглээд байдгаас болоод биед өөрчлөлтүүд гардаг байхгүй. Тэгэхээр биедээ дасан зохицуулах хэлбэрээр бага одоо минутаар бага хүчин чадлаар өдөр болгон гэж хэрэгжилжээж хүний биеинд одоо тэр дасан зохицож энэ өөрчлөлтүүд бий багт байгаа өөрчлөлтүүдийг өгөх юм процесс явагддгийг шүү гэдгийг бас хэлмээр санагдсан. Тийм магадгүй нөгөө хүмүүс үр дүнг нөгөө хурдан авах гээд тий яг шууд хүчтэй дээр нь ч юм уу чанга дээр нь эсвэл удаан хугацаагаар хэрэглэх юм магадлал байгаад байна л да тий. Тэгэхээр яг энийг мэдээж хэрэг зөвлөхүүд нь байж байгаа болов тий яг ингээд бага хэмжээгээр багаар хэрэгжилж үзээ. Тэгээд дээр нь мэдээж маш одоо юу гэдэг өөрөө одоо эмчийн заалттай одоо өвчтөө хүмүүс байвал орохгүй байх нь мэдээж ойлгомжтой. Тийм ойлгомжтой. Одоо жишээлбэл энэ дээр хориглох заалтууд яг манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хориглох заалтууд юу байдгүй гэхээр одоо массажны орон дээр нуруундаа одоо төмөртөө ч юм уу тий хөлөндөө төмөртөө ч юм уу тиймэрхүү улсууд одоо хөлний аппаратын дээр нурууны аппаратын дээр орж болохгүй гэсэн тийм заалтууд байдаг боловч одоо манай энэ массажны орны давуу тал нь юу гэдэг гэхээр одоо хөлөндөө төмөртөө бол хөлнийх нь хэсгийг ажилуулахгүйгээр зөвхөн нурууны хэсэг дээр явуулах боломжтой ч юм уу тий Тэнгуутлаа одоо жишээлбэл энэ орны одоо энэ бэлсгүй хэсэг дээр одоо төмөртэй байлаа гэхэд хүзүүн дээр одоо массажийг нь явуулах ч байдаг юм уу хагас автомат тийм горимуд байдаг учраас хэсэгчилсэн хэлбэрээр ингээд массаж авах давуу тал боломжууд нь бас байгаад байгаа байхгүй юу? Энэ бүтээгдэхүүн маань л яг авчирсан нэг бүтээгдэхүүн. Энэ талаар за энэ бүтээгдэхүүн маань болохоор ультрасоник аппарат яг ямар хүмүүстээр хэрэгэлдэг гэхээр булчингийн зангирал үе мөчний өрөвсөл зэвслийн эдийн гэмтэлтэй хүмүүс бол бага зэргийн тийм гэмтэлтэй хүмүүс гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой. Гэхдээ бол зарим нэг одоо уламжлалт эмнэлгүүд бол манай бүтээгдэхүүнийг авч ингээд эмчилгээндээ бас хэрэгэлдэг. Тэгэхээр бас гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдгээрээ бас давуу талтай байгаад байгаа юм үйлдвэр маань. За жишээлбэл энийг одоо яаж хэрэгэлдэг гэхээр энэ нь өөрөө гээл түрхэд за тэгээ гээлээрээ гарн дээрээ одоо бугуун өвддөг гэх юм бол бугуун дээрээ гэлээ түрхчээ дандаа ийм тойрог хэлбэрээр энэ нь өөрөө хит авианы одоо хит долгионоор одоо отгошоо орж нэвтрээд энэ өрөвсөл одоо булчингийн зангирал дээр одоо ингэж үйлчилж өгдөг. Дээрээс нь халуунаар үйлчилдэг гэсэн давуу талтай. Одоо жишээлбэл бид нар амьдралынхаа хэм маягийн хувьцад буруу унтаачих ч гэх юм уу тиймэрхүү байдалтай байх юм бол энэ юу гоёотго гэж ярьдаг шүү дээ. Тэгээл нэг өдөржингөө ингээл гоёотцсан гэл ингээд нэг тухгүй байдалд яваад идэг. Энэ аппаратаар тэр үед нь энийг одоо яг тэр үед ямар мэдрэмж байдгийг гэхээр зүгээр л ингээд булчин зангирсан байдаг юм байна. Эвгүй унтснаасаа удаан байснаасаа болоод тийм хөдөлгөөнгөө удаан хөвцнэс. Тэнгуутлаа энэ аппаратан дээрээ яг тэр булчин зангирсан хэсэг дээр яваад өрөх юм бол долгион нь нэвтэрч орсноороо тэр булчингийн зангирлыг задлж өгдөг. Давуу тал нь тэр байгаа юм. Гэрийн нөхцөлд хэрэгжилж болох. Тийм, гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой. Ялангуяа хөдөө орон нутагт байдаг хүмүүс маань одоо иймэрхүү бүтээгдэхүүнийг бас авч хэрэглээсэй гэж боддог байхгүй. Тэгэл тэр олгон эмнэлэг явж чадахгүй. Тэгэл гэрийн нөхцөлд иймэрхүү юм. Тэгээ ялангуяа бид нар чинь дандаа нэг хүнд ирчүүд чинь маань тий дандаа хүнд ажил хийдэг, булчин зангарсан байдаг. Тэгэл ар гэрээ авч явах гал тэгээд нэг өөрийнхөө өвдсөн байдлыг өрөөс ингээд тоохгүй хайхрамжгүй явснаасаа сүүлдээ хаалгаанд орох хэлбэрт хүртэл шилждэг байхгүй. Тэгэхээр бид нэр урьдчилан сэргийлээд
тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнээрээ булчинхаа загнарлыг тайлчаад урьдчилан сэргийлэх тал руугаа л их анхаараасаа л гэж их хүсэж байна да. Тэг яг хөдөө орон нутагт байгаа хүмүүс маань бас анхааралтай уул их сайхан бүтээгдэхүүнүүдийн тийм ингээд бүтээгдэхүүнүүдийн сонсоод ингээд хажууд нь яг ингээд сонсоо ясна их гоё тийм үйлчлэгээнч маш гоё сөрөг нөлөө байхгүй. Дээр нь бид бүхэн яг өөрсдийнхөө эрүүл мэндийг урьдчилан сэргийлж анхаарахгүй л бол яг одоо таны хэлдгээр нөө ирчүүд маань нэг нэрлэхүү манай Монгол ирчүүд маань тийм өөрсдөө чаднаа л гээд ингээд яваад идэг. Тэгж байгаа дараа нь ингээд би маань эрүүл биш одоо эмнэлгийн хамааралтай болдог ч юм ийм зүйлүүд байгаад байна. Тэгээ дээр нь зөвхөн миний бодохоор тийм альжаал тайлах төв нээхийг хүсэж байгаа хүмүүс маань бас байвал энэ мигүн компаниас холбогдвол их зүгээр юм болоо гэж бодлоо. Тэгээ зүгээр ингийн альжаалаа тайлах гэж байгаа хүмүүсээс очдөг ийм төв байгвал би ч гэсэндээ өөрөө очимоор санагдлаа л да. Тэгээ бас үзэгчтэй бас тэгээ санал болгож байна. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирж бас дэлгэрэнгүй бүтээгдэхүүнийхээ талаар, компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд үзэгчтэй бас зөвлөгөө хүргээд бас шоурумынхаа хаягийг бас хэлээд өндөрлөвл. За тэгэхээр яг энэ зөв асуудлыг бас хөндөж өгсөнд бас баярлалаа. Сүүлийн мөчийг ашиглаа би бас хүмүүстэй амралтын газрууд, цувилын газрууд яг ингээд хүмүүс манаа дээр орж ирээ сэтгэл нь юу байдг вэ гэхээр эднэрийг одоо нэг цувилын газрууч гэдэг юм уу. Ингээд зориод очихоор яг ингээд бүтээгдэхүүнээ хэрэгжилж байгаа энэ төхөөрөмжүүд нь айгүй юм хоцрогдсон байна гэсэн. Тэгээд яг ийм юмнуудыг ингээд тавиад өгчөөсөө дээрэс нь уламжлалт эмнэлгүүд одоо энэ улсын хамааралтай энэ эмнэлгүүд дээр очихоор нэг ингээд дээр үеийн бүтээгдэхүүнүүдээр ингээд хэрэгэлдэг. Танаа энэ бүтээгдэхүүнүүдийг аваад ингээд бид нар дээр ингээд дэмжлэгээ хийчих болдгоо байх та гэсэн ийм санаанууд айгүй хэрэгэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар амралтын газрууд маань ч гэсэндээ хол замыг ингээд зориод очиж байгаа хүмүүстэй зориулаад бас нэг ийм альжаал тайлах юм өрөө байвал олоос очисон ч гэсэндээ тэр өрөөндөө ороод сайхан бие альжаалаа тайлчаад амарч явах юм бол бас нэг тийм таатай орчин байх боломжийг бас бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээ манай шоурум болохоор Сансрын E-Mart-ийн 5 давхарт за утасны дугаар маань болохоор 77 15 83 гэсэн дугаараас залгаад бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авах боломжтой байгаа шүү гэж хэлмээр. За маш их баярлалаа үзэгчд маань. За байгууллагууд, эмнэлгүүд болон тийм мэдээж хэрэг технологи маш хурдцтай хөгжиж байна. Тэгээд дэвшилтэд технологиор хийсэн бүтээгдэхүүнээр бас тийм эрүүл мэндэд анхаарч бас эмнэлэгтэй ч юм уу тийм альжаал тайлах төвдөө бас авч тавих юм бол маш их давуу талтай юм болов гэж санагдлаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бас доорх утасны дугаараар аваарай. Тэгээ шоурум дээр очиж бас бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломжтой юм байна шүү. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд дэлгэрэнгүй хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлэн UBS телевизтэйгээ хамтаагаарай. Солонгосын эрүүл мэндийн салбарын амьд домог болсон мигүн брэнд Монгол эх оронд маань албан ёсны онцгой эрхтэйгээр үүд хаалга нийлээ. Бид зөвхөн гэр бүлийн халуун дулаан орчинд төдийгүй амралт, совилал, жуулчны баазуудын үйлчилгээний стандартыг шинэ шатанд гаргах эрүүл мэндийн ухаалаг экосистемийг санал болгож байна. Амралт бүрийг тань эрүүл мэндийн аялал болгох гайхамшигт шийдлүүд. Рибон массажны ор хаш чулууны ангаах хувцсыг дулааны засалтай хослуулж, булчингийн зангилаа бүрийг тавьж танд амрамглан бэлэглэнэ. Ревив хит тавиа. Спортоор хичээллэх, уулан даврах, эсвэл замаар удаан явсны дараах булчин үе мөчний өвдөлтийг агшин зуурт мартагдуулж, биеийг тань хөнгөлнө. Графин матрас биеийн дулааныг 1 градус нэмэгдүүлж, дархлааг тань 5% хүртэл дэмжих Нобелийн шагналт технологи. Дуу долгионы суудал арцагны булчин чангалж дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих замаар өдөр тутмын тав тухгүй байдлаас таныг бүрэн ангижруулна. Мигүнд итгэсэн таны сонголт бол маргааншийн эрч хүчтэй, урт удаан, жаргалтай амьдралын тань алтан үндэс байх болно. Манай хаяг Сансрын E-Mart-ийн 5 давхарт борлуулалт маркетингийн алба 77 15 83 83 85 тэгнийг 47 46. Энэ ари таны арьсыг гэрэлтүүлнэ.